синус альбагаас асах нь косинус альба нь 5-1 болвол синус куб дээр асах нь косинус кубыг хасны ялгуурыг олооч. За энэний хоёр талыг хэдүүлээ квадрат зэрэгт дэвшүүлж. За автлын 7 том ясаар синус квадрат альбагаас хасах нь 2-ыг үрждэг нь синус альба үрждэг нь косинус альба нэмэх нь косинус квадрат альба тэнцүү 25-1. За үндсэн адилтгалаар синус косинус 2-ын нийлбэр чинь 1 гэхээр 1-ээс асах нь 2-ыг үрждэг нь синус альба үрждэг нь косинус альба болно. Ийм тэнцүү 25-1. За энэ чинээс синус альбаг үрждэг нь косинус альбаг олчих юм бол бидний бодлого юу болж ирэх үү гэхээр 25-12 болно гэсэн. За синус альба косинус альба 2-ыг үржүүр нь 25-1 юм байна. За тэгвэл бидний бодлого чинь нэг ийм бодлого шүү дээ. Синус куб альбагаас хасах нь косинус куб альба. За нэг 7 томьёогоор кубүүд ялгуурын томьёогоор тэлчихвэл синус альбагаас асах нь косинус альба үрждэг нь синус квадрат альбагаас хасах нь за нэмэх нь синус альба үрждэг нь косинус альба нэмэх нь косинус квадрат альба гэдэг. За энэ хоёрын ялгуур чинь биднэрт 5-1 мэдэгдэж байгаа. 5-1-ийг үрждэг. За энэ хоёрын нийлбэр болохоор квадратуудын нийлбэр нь 1 байдаг. Нэмэх нь энэ хоёрын үржүүр чинь биднэрт 25-12 гэмтэж. За ингээд энийг бодчих юм бол 125-ны 37 буюу бидний хариулт И хариулт байх нэ.